За сайн байна уу? Намайг Ганзэ гэдэг. За би фабрикийн зөвлөх хийдэг 3 хүүхдийн ээж. За ингээ манай баг энэ жил болохоор 1-р ангид орсон. Тэгээ өглөөний ээлжтэй учраас ингээ өглөө яа харахгүй ингээ 6:30-д босох шаардлагатай. Тэгэхээр энэ жоох хүүхдүүд чинь ингээ өглөө босохдоо ингээ дургуутсах тийм асуудал гардаг. За тийм учраас одоо сүүлийн хэд хоног болохоор дандаа хүүхдтэй болохоор орой 8:30 мэтгэд би оронд нь оруулдгийн. Тэгээд 9 цаг гэхэд бол бүгд унтна. Тэгээ ингэхээр хүүхдүүд болохоор өглөө ингээд сургуульдаа, албандаа маш ирч хүчтэй тийм уйлахгүйгээр сэрдэг. Тэгээд хамгийн гол нь болохоор юу гэж бодсон гэхээр нөгөө эцэг эхчүүд өөрсдөө бид нар 7 цагаас хойш ингээд ерөнхийдөө гар утасныхаа хэрэглээг компьютер ч гэнэ гар утас ч гэнэ бүх юмаа ер нь ингээд яг одоо хүүхдүүдэд боль гिचээд өөрөө ашиглах биш яг л ажилтаа ингээд өөрөө суугаар өөрийнхөө ч гэсэн гар утсыг унтраагаад ингэхээр ер нь бол хүүхдүүдийн ингээд эрт унтах бол боломж байдгийн бэлээ. Тийм учраас ээж аавда та нар ч гэсэн хүүхдүүдээ эрт унтуулж бас хэвшээрэй.